Хатаа таван тэнгэр минь. Энд чинь юу гэж вэ? Гэж аяархан шивнэд залбирлаа. Харин цэвэн ихээр зэвүүцэж амилж болсон үхтэл хүрийн хөдөлгөөн нэг бүрийг анхааралтайгаар ширтэнэ. Өнөөх хүрийн молторсон ирэв гүйх тоолонд нь хааш яаш санжигнаж хагарч элжирсэн хэвлийгээс нь хар хүрэн дээс мэт зүйл хөвөрч явдлынх нь аясаар тасран унаж харагдана. Эл бүгдийг харж зогссон түнжин цэвэний дотор муухайрах мэт болсон ч орог халиу мориндоо ташуур өгч хүй гэхэн завдалгүй ухс хийлээ. Хайнзан өвгөн хий димээл цэвэний араас гараас харвайлгаж амаа ангалзуулсаар хоцров. Цэвэн шулуухан давхисаар хондын дундуур хаг яран довтолгож өнөөх хүүрийн дэргэд уулгалан хүрв. Тэгмэгцээ 7 баримын яргаа ташуураа давхиут дундаа далайгаад үхтлийн дал мөр дундуур тас буулгачихan тэр. Орог мор хөлийн хурдаар үхтлээс цааш хитэрч хэсэг давхиад эзнийхээ аясаар эргэжээ. Аль хэдийн үжирч илжирсэн хүүрийн баруун гар нь мөртөөгөө хамт их биенээсээ молторж унсан харагдана. Гэвч тэр хоёр хөл дээрээ босоо хിവэр. Тэрч бүхэлээ түнжин цэвэний зүг өрөөсөн гараас харвалзуулсаар зүтгэн байхаж. Цэвэн гойр хэмээн амандаа шивнээд үхтлийн зүг дахин довтлохов. Тэр одоо бүдүүн ярга ташуурынхаа оныг амилсан хүрийн тархин донд барьжээ. Орог халиу морь хитгэн харьяалгаад үхтлийн дэрэг дүр сум мэт шунгав. Энэ мөчөд тасхийг чимээ чангаар хадаад үхтлийн гавал хаг үсэрч өвч эдээнд баригдсан цэйлэн ногоон тархин газрын ингэрнийг цацарч орхихон тэр. Цэвэн цааш өнгөрөөд морины амыг татан зогсоож эргүүллээ. Хүүр эрчмуутайхан хоёр алхаад газарт хөсрөөнөв. Цэвэн нохой долоо гэж тэгхгүй яадаг юм. Хэмээн шазууртай шивнээд багтайхан инээмсэглэнэ. Яах учраач олохгүй зогссон хайнзан өвгөн саял нэг сэхээ аваад цэвэний дэргэд ирэхэж. Өвгөн хар цагаан дуугарсангүй харин газарт хөсрөөнсөн үхтлийг ширтсээр зогсоно. Тэгтэл цэвэн заах минь би л юм үзээгүй дуулаачгүй юм байна. Танд энэ талаар сонсож мэдсэн зүйл байна уу? Гэж хэлээд тогтож ядан байх орог халиуныхаа нуруунд багахан хөндлөв. Өвгөн үл ялэг толгоос ихсрээд санаашрана. Тэгснээ цэвэн ууд хараад Өрдний хүмүүс өгсөн хүн босчгүйхийг оруулан бослоо л гэж хэлцдгийг дуулж байсан удаатай. Үнэндээ би ямар нүдээр үзсэн биш. Гэхдээ тэр боссон оруулангийн чиг ямар ч сайн эрийн буу сум элд сэлэм дээлтгүй юм гэдэг шүү. Гагц шидийн аргаар л дардаг гинвлээ. Харин чи үүнийг ярга ташуураар унахчихдаг. Мэдхгүй. Өвгөн надад өөр мэдж дуулсан юм даанч алгадаад өмнө. Хэмээлээ. Тэгтэн түмжин цэвэн ар шилээ маажиж хэсэг бодол болоод өвгөн өөд дахин харж. Энийг одоо яадаг хэрэг вэ? Арай өөр ийм ёрын амьтад дахиад гараад ирэх юм биш үү? Гэж их л сэрэмжилсэн өнгөөр асуув. Тэгтэн хайнзан өвгөн цэвэний ил үгийг дэмжиж их л хурднаар толгой дохимогцоо. Чиний зөв. Энэ явж сайнны ёр биш. Чи одоохон давхиад чагнаа өвгөний тож. Номтой хашир хүн нэг үг хэлэх вэ. Гэж их л шийтсэн өнгөөр хэлээд унаа морныхоо амыг хондын зүг эргүүлв. Наран уулын оройг өнгөж уулсын их сүүдэр хөндийн ингээр хүүшлэх цагдор түнжин цэвэн хоёр багхан бор гэрийн барааг харж уяан дээр нь дөрөө молтоллоо.
Энэ бол ус нутагтаа мэрэгэн чагнаа гэж алдаршсан нэгний хаж. Цэвэн уяа шонгоос гэр өөдөө алхах зуурт хит утгаан буулгаж, дээл хувцсаа янзалсаар 2 бор гэрийн баруун төрж дотогшорлоо. Гэрийн хомроо энгэрээ дүүргсэн цагаан сахалтай үлгэрийн мэт өвгөн хөмөн эрх эргүүлсээр сууна. Энэ бол мэрэгэн чагнаа гихжээжээ. Цэвэн минь тус мэдсний хойно гэрийн баруунаа гарч газарт завлан суулаа. Түүнийг тийм суухад чагнаа хөгшний багхан бор гэр тэр ингээрээ нэг дүүрчих шиг болно. Өвгөн чагнаа гинтийн гийчнийг харж аядуухан инээмсэглээд гар дах эрхээ эвхэж хоймрын бор авдар дээр орхиод "За энэ чинь түнжин хөөшөвдөө. Үзэгдэж харагдахгүй ямар их өдөв. Хаагуурал таваргаад байна та." гэх эхэл элгэмсүү байхаж. Цэвэн өнөөхөл сурсан зангаараа малгайгаа авч шилээ маажаад "Нэг ихч базаалтаа явсангүй. За ах минь, юу гэж л болоод байна да. Таны ярьсныг юр ухсангүй" гэж хэлээд цэнгэл тайж хайнзан өвгөнийг нэвт шувт ширтэн. Өвгөн хэлэх байхаа олж ядсан мэт хэсэг тэнэгэлзээд "Үнэн тайжтан минь. Үхтэл хүүр босоод гүйж байхыг өөрийн 2 цээлэнгээр харлаа. Хондоо нааш татчихад хүү хөргөн хоёроо үзээ тэргээд мордуулчихлаа. Ямар арч энэ мэд хэргийг эзэн танд айлтгах нь зөв болов уу гэж санаад" химээж үгээ тасаллаа. Цэнгэл тайж их л гайхшрах мэт байхч угаас худал хэлэхгүйг олон жил мэдэх өвгөн хайнзанг учиртайхан ширтсээр сууна. Цэнгэл тийм байснаа багхан хоолой засаад "Ах минь, тийм ёрын хэрэг гэж байх уу та? Юу тааж танай 2 хүрээд ирэг. Тэдний үг таныхтай таарч ирвэл маргааш өглөө би өөрийн биеэр очиж үзье. Үнэхээр тийм хэрэг тохиолсон бол хошуу тамганд дуулахаас яах вүлээ?" хэмээн нухацтайгаар өгүүлв. Хайнзан эзэн ноёныхоо өмнө багхан бөхийж "За" гэсээр гэрээс гарав. Хөөрхий өвгөн хотны өмнөдөд байх жижигхэн бор гэрийнхээ зүг яаралгүйхэн алхах зууртаа өнөөхөл өвгтөл хүүрийн тухай бодлоор тархиа гашлагна. Үхээд 70-80 хонсон хүн босоодгүй хүчрээ угаас байхгүй. Энэ чухам юунаас болов? Гүй тэр хонь хөгөөд гүйж байхыг нь харахад эвүүцэгт. Өвгөний нуруу дагаад хүйтэн ус асгах мэт болсонд өөрийн ирэхгүй биеэ шилгээж ёрын бодлоос хагацхыг хичээв. Гэсэн ч санснаар яахан болох. Тэр цааш үргэлжлүүлж "Цэвэн маань нэг үг дуулж ирэхвээ. Нутаг оронд мань иймч бузартай явдал тохиох гэж. Өнөө шөндөө сэнг дэмчиг 2-ыг хотоо эргэж хоног гэхээс биш дээ" хэмээн бодсоор гэрийнхээ үүдэнд хүрэв. Тэгснээ багхан зог тусаж тэртээ өмнө